Амар мэндэ. Мэлмээ тунгалаг үлмээ бат лагшин амгалан үйлс өндрөө. Туулаа нэвртэй подкаст. Бадарчин явсан газар балагтай, батхан суусан газар өттэй. Монгол ардын зөөрөг. Бадарчны тухай үлгэрүүд. Урд хоёр бадарчны явах замд ер нэгч хүн хонуулдаггүй айл бий гэж хүмүүс хэлжээ. Гэтэл тэр хоёрын явах зүгт өөр айлгүй, яг хоног тааралдах болж гин. Хоёр бадарчин явсаар байтал оройхон хэрд нэрэн хоёр гэр харагдсанд нэг нь хэлжээ. Чи зүүн талын гэрт оч. Би тэр баруун талын хүн хонуулдаггүй гэрт оръё. Чи харин өглөө явахдаа намайг гаднаас дуудаарай гэв. Нөгөө нь чамайг тэр хонуулалгүй хөөвөл яах вэ гэж асуусанд гайгүй дээ. Нэг аргалж болох байх гэжээ. Тэгээ тэр хоёр бадарчин хэлэлцэн ёсоор тус тусын гэрт оров гин. Хүн хонуулдаггүй айлд орсон бадарчин таг дүүлий болж хувирчээ. Мэд мэдсний дараа тэр айл мөн бадарчинд яаран цай чанаж хоол хийж өгөөд лама эртхэн яв. Манайд хүн хонж болдоггүй юм. Гэхдээ бадарчин ёр ойлгосон шинжгүй байв гин. Тэгэхдээ тэр айлынхан гарч яв гэсэн янзтай гараар өдрүүгээ заажээ. Бадарчин за гэд уриалгах нь аргагүй гараад үүргээ гаднаас чирч оруулж ирээд баруун хойд авдрын өмнө тавилаа. Бас л өргөөд аваад яв гэсэн маягтай гараар тогсонд бадарчин босон хариамагц үүргээ авч авдар дээр нь тавиад аргачгүй л байх та. Дотроо номтой юмдаг гэв. Тэр айлынхан бас л гараад яв гэсэн янзтай гараар зангавал бадарчин аваад явчих багчул үгүй үзээ. Би хоёр модоо гэрийн хошлонд хавчуулж орхисон. Гих зэргээр үргэлж буруу ясаар байгаад хоног өнгөрөөжээ. Маргааш өглөө нөгөө бадарчин гаднаас явъя гэж дуутахад нэгэнд хоног өнгөрөөсөн бадарчин даруй босоод гарч явах гэхэд айлынхан та ч өчигдөр дүүлий байсан. Одоо яагаад зүгээр болоодох вэ? Гэлээ. Бадарчин өчигдөр баахан хэргсэн бахаа гэж хэлчихэд явчихсан гин. Нэгэн бадарчин орой бүрий босон хой нэгэн айлд хоноглохоор очсонд тэр айл зөвхөн хоёр биетэй тааруулан хоолоо чансан учир бадарчныг аль болох гэрээсээ түргэн явуулаад хоолоо гаргаж идхийг бодон хоолоо гаргасангүй удтал чанж гинэ. Бадарчин тийхээс тэгсэн байдалтай хоолыг нь хүлээгээд л суугаад байж гин. Гэрийн эзэн арга ядахта бадарчгүй замд чинь айл алгуу гэд манай хойд айл суугаа баха гэж авгаагаас л авлан асуув. Авгаа нь нохоо хуцхан дуулдаж байна. Суугаа баха гэж хэлсэнд бадарчин ашгүй дээ. Маргааш тэр айлд чинь хоног таарах юм байна гэсэнд гэрийн эзэн энэ юур явах царайг үдгээ. Яа хитавайц гэж бодохдоо димэл танаа нутаг хаагигчд байна да гэж асуусанд бадарчин намайг байхад үехэд байсан. Дараах нь оргиход буусан отоочлав ширэгхэд дөвлжиж байгаа визээ гэд тогоороо өнгөсөнд айлын авгаа арга ядан ичингүүрээд ширгэж байгаа тогоотой хоолоо гаргахад яг хоёр мөч байсан тул арга буюу бадарчны өмнө тавьж гин. Бадарчин түүнийг аваад дулаахан өвөлжөхдөө сайхан да гэж хэлээ цөмийг нь идэж орхиод тавгийг нь буцаасанд айлын эзэн таврууга хараад мөн хөглөвөө гэсэнд бадарчин зүгээр энэ дүнгийн юмыг айлыг тэргэх үү сайхан нойрсоорой гэж хэлээд яваад өгчээ. Бадарчны тухай үлгэрүүд YouTube дээр Туулаа нэвртэй. Нэг бадарчин явсаар нэгэн баян айл харагдахаар нь очиж хоол иддэг хэрэг гээд гадаа ноцсонд тэр айл нохоогоо хорж өгсөнгүй удтал хүлээлгсэнд бадарчин сэмхэн гитэж тотгоор нь шагааж харвал тэднийг хоолоо идэж байна гин. Охин нь үүдэн талдаа суугаад гургалдаа идэж
Авгаан тулганыгаа захад суугаад хоньны сүүл зулгааж нөхөр нь хоймроо суугаад ходоод идэж байна гин. Бадарчин түүнийг нь үзээд одоо ч яг л хоолн дээр нь орж явчихдаг хэрэг гэж шийдээд дуу чимээ өгсөөр гэрт нь ортол авгаа идэж байсан сүүлээ өвөртөлчихөж гин. Охин нь гургалд айгаа ханцуулчихж гин. Хар хүн нь ходоодоо хормоо доогуураа хийж нуугаад ямар ч хоол идээгүй мэд дүн бигээд сууцгааж гинэ. Тэгээд хар хүн нь Бадарчнаас "За, Бадарчгүй. Зам зуур сонь сайхан юу байна та?" гэж асуусанд Бадарчин хэлжээ. "Сонин ч юмгүй дээ. Харин би сая танаараа ирж явах замдаа энэ охины ханцууд байгаа гургалдаа шиг бүдүү могоо дайралтахаар нь тэр авгаан өвөрт байгаа сүүл шиг чулуугаар цохоод оргисон чинь таны хормоо доогуур байгаа ходоод шиг бяц үсэрдэг байна шүү дээ" гэсэнд охин нь "Пөөх" гэд гургалдаагаа гаргаж шидэж оргисонд авгаан "Бүүзэгт" гэд сүүлээ дээр нь шидэж орхив гин. Сүүлд нь хар хүн нь сандарч хормоо доороосоо хагарсан ходоод гарган шидэв гинэ. Тэгэхдээ Бадарчин "Ийм сонинтой доо" гэсэнд тэр айлынхан ичих зовох хослон байж Бадарчин дахин хоол хийж чанаж өгөөд явуулахын төс болж гинэ. Хоёр Бадарчин явж байтал нэг айл тааралцсанд тэдний дорвол тэр айл саяхан хонь гаргасан бололтой. Шинэхэн мах өлгөөтэй байсны дээр тогоон дээр өвчүү гургалдаа зэрэг амттай сайхан мах чансан байжээ. Хоёр Бадарчин тэднийхийг хоолоо гаргахыг хүлээж хичнээн сувч тэр айл хоолоо гаргасангүй. Харин өлгүүр доогуура тогоотой тавиад унтахаар завцсанд хар хүн нь хурхраад өгч гин. Тэгэхлээр нь хоёр Бадарчин хоорондоо хэрэлдэж гарчээ. "Нартаа ирсэн наригмар тарих" гэхэд намайг дагсан нурмгар тарих. Хаасан хансан хожгор золиг. Хоёр тийшээ болсон чигя тарих гих зэргээр хэрэлдсэнд айлын авгаа аятайхан шалтгаан гарлаа гэж баярлаад "Хоёр Бадарч минь манайхаас гарч хэрэлдээрээ" гэж хөөсөнд тэр хоёр нь бүр чи бидээ тулаад нэг нь "Авгаа минь нохоогоо гарч ил би явъя" гэд гарсан айлын авгаач гарч гин. Тэгэд гэрийн хаяанд үүргээ бөхлөх дүр үзүүлэн зогсоод гэрт гадаа хоёроос хоёр талаас гэрэлдэж гарчээ. Гэр доторх нь хоо байгаа нь үл олдох тарих, хар тоогоонд халив болсон чигя тарих, шазав тати чигя тарих, хөйтөн усанд болохж баймаар залиг, ингэр газар хөвцөн ч эс багцсан чигя тарих. Чигя тарих. Эцгийнхээ тарих гэдгээ сончирсан хараалын үг. Эвдэн бусхан хаймаар чигя тарих гих зэргээр хэрэлдэх энэ хооронд гэр доторх Бадарчин тогоотой хоолыг нь янзлан боож өвөртөлж амжаад гэрээс гарч ирэхтэй. Тархийг чинь хаг зохиод таргийг чинь савыг бяц дэлсгсэн гэсэн айлын авгаа. Эрхэм хоёр Бадарч минь иймхэн юмнаас ингэж хэрэлдээд яахав? Эртхэн явж янзаа олж үз. Бид ч унтлаа гэж гуйсанд мань хоёр Бадарч хэрэлцээр хоёр тийшээ явж хамрын цаагуур орсонд айлын авгаагоо нохоогоо үүдэн дээр уяад гэртээ орж нөхрөөс ирээгээд хоёр Бадарч хойрт урт хамраар далд орлоохоо. Хоёулаа хоолоо идий гэд тогоо гаргатал өвчүүний оронд нөхрийнх нь арьсан өөмөдний гуй. Гургалдааны оронд 3 төө дээс байсан сая учрыг олж халаг минь хаа гихээс харамлах уу гэж амаа барьж гин. Энэ үед мань хоёр Бадарчин хээр суугаад өвчөө гургалдаа хоёрыг нь идэж байжээ. Туулааны үртэй подкастаа дэмжиж сэтгэлдээ үлдээж лайк товчоо дараарай. Нэг Бадарчин замын гудас тохиолдсон айлд хоног тааруулан сайтар амарч унтахаар шийдээд нэг айлд очисон тэр айл Бадарчныг үлгэр ярьж өгвөл унтуулна, ис ярвал хөөж явуулна гэж болцол тогтжээ. Иймд Бадарчин шөнийн турш сайхан үлгэр ярина гэж амлаад тэр айлд хоол цай хийлгэж тухлан сууж гинэ. Үдэш болсонд тэр айлын хүмүүс "За Бадарчгүй, та үлгэрээ эхлэхгүй юу?" гэсэнд Бадарчин "Орондоо ороод эхлэе дээ" гэж гин.
Үлгэр сонсохын тулд Бадарчин сайхан ор засч өгөөд өөртөө орондоо орцхон хэвтэж гин. Тэгээд "За одоо үлгэрээ эхлэхтэн" гэж гуйсанд Бадарчин хэлрэв. Урд би цагийн сайхан зуны дэлгэрт зандан зуугийн заммаар занхаг гэдэл алхаж явлаа. Гэхэд "За тэгээд" гих сонсогдов. Замын хажуугаар зандан жургасан байх юм, зам богч ургасан байх юм. Замбуу тэв гэдэг мөнчиг сайхнаа да гэд дуугүй болохтон. "За цааш нь" гэж шохоорхон асуусанд Бадарчин "Залуу байхад мөнчиг томоогүй байжээ. Замаар явахгүй заавал зандан модны төгөл дундуур явдаг байж билээ" гэд бас л дуугүй болов. Тэгээ цааш нь "Цаашаа яваад л байлаа. За тэгээд юу болов? Тэгтэл замын хажууд нэг гоцойсон шар юм гараад ирлээ шүү" гэд таг дуугүй болж гин. Тэгээд тэр чинь юу байв? За юу байх вэ? Зурмал байхгүй юу? Тэгээд л нөхрөөгөө ороо биз? Зууны шүн богино гэдгийг эс мэдэх биш, унтцгаа гэж хэлээд хурхирч гарч гинэ. Бадарчин нэг удаа гүү барьсан айлд орвол айлын эзэн сайхан тостаасан шар айраг зоглож суусан мөртөө Бадарчинд усаар хярмалсан айраг хийж өгсөнд айргийг хоёр гардан аваад айраг дээжлэх уншлахыг аялгуугаар хэлжээ. "Цэхэр нүдэн цайлан буу, чонон нүдэн чодлон буу, усан хүрээ баадай буу, уухын турууч ершөөн буу, умаахум" гэсэнд айлын эзэн санаа зовохдоо өөрийнхөө баруун гарын сайн айргаас нэг хуулыг хийж барьсанд дахин ингэж уншив гин. "Тосон нүдсэн тодлон буу, тойроод гарсан ороолон буу, баруун гарын нандан буу, баада амсах заяан буу, умаахум" гэсэнд айлын эзэн сайхан өрөв гэж бодоод тэр бэлэг бат сайхан орших болтугай гэж гин. Нилээд хөрөнгөчж баяны санаа орж байгаа нэгэн айлд хоёр Бадарчин иржээ. Айргийн үнэр гэрдүүрэн сингэнээд альжаажаваа хоёрын хорхоо баахан хурц сууж. Гэтэл гэрийнхэн айргаасаа өгөх ёор шинжгүй бололтой. Хорссон хоёр Бадарчин хол гарч арга зохион хөлийн чимээ тасарч хүн амтан унтсан хойно ирж хөхөртэй айргийг нь аван хөдөө гарч сайхан ууж авахар тохирчээ. Ингээд харанхуй шүн хамаг амтны нойрон дунд нэг нь хөл нүцгэлж гисэн хөхөртэй айрагт нь гицээр орж нөгөө нь тосож авахар гадаа нь үлджээ. Айлын хүүхэн нөхөртөө их ирэх гэдэг нь яахарахгүй. Шүн шээгт нь нөхөр нь тэвэрж гаргадаг юмсанжээ. Гэтэл яг энэ үеэр тэр таарч үдэ онгоолгоод ихнэрээ тэвэрсээр гартал гадаа нь байсан Бадарчин утгуурыг нь авсноо гэд тостол нөхөр нь цочсондоо болж ихнэрээ босгон дээр ууцаар нунгааж гэмтээсэн гэдэг юм. Нар жаргаж орой болсон хойно Бадарчин нэг айлд хонголохоор очтол тэр айл хоолоо хийгээд идчихсэн болохоор дахин хоол хийхээс төвөгшөөсөн ч юм уу эсвэл хоолоо хармалсан ч юм уу. Бадарчгаач морь муутай явах шивдэ. Манайх айл эрт хоолоо хийгээд идчихсэн. Одоо та хоосон хонох болжтэй гэсэнд Бадарчин танай хоолоо хийгээд идчихсэн юм бол манай хоолоо хийхээстэй гэд гаднаас хавчиг үргээ оруулж шар хомоол авчран гэрийнх нь баруун талд 3 чулуу тулаад гал ноцоож эхэлтэл айлын ихнэр сандран твдэж "Бадарчгаа манай гэрт битгий гал голомтнэж үзээрэй. Би хоол хийж өгье" гэж гуйсанд Бадарчин "Намайг орж ирэнгүүт ингэж хэлсэн бол болох л байсан юмдаг" гэжээ. Урд нэг Бадарчин том үүрэгтэй түүртэж ядраад амарч сутал намрын сайхан үсгүйцсэн хазгар тулаа дэрэг дүүрэн гарав. Бадарчин ухас хийгээ төөний хөөтөл хариуч үгүй гүйцэгдэн алдаж авлаа. Бадарчин тэр туулааг ухаан жолоогүй хөөж явсаар хэдэн гүвэг давж халууцахдаа дээлээ тайлж хаяад хөөсөн чинь туулайн сүүлний үс гарт өртөн алдаж явв гин. Ингэхт нь Бадарчин урамшиж хоёр гутлаа тайлж хаяад хөөсөн чинь бараг сүүлнээс нь шүүрэн алджээ.
Шүүрэн алдаж явглаар нь бас цамцаа тайлж хайчгаад хөөсөн чинь туулайн сүүлнээс барьж алдаж явав гин. Гэвч Бадарчин маш их ядарсан тул цааш явж чадхаа байжээ. Тэгээд буцаж явах гэтэл хаашаа хідэн даваагүйвээ өнгөрч аль жалгагүйгээр орсноо Бадарчин гайж мэдхэ болж гин. Нэг мэдхэд аль хэдийн харанхуй болж баруун хойноос чихүүн салхи сэвэлжиж бүдүүн ширхэгтэй цас хаялж цасан шамраг болов. Туулай чунсан Бадарчин гинэд мэдээ орж дээл гутлын зүг явах гэтэл нүүр нүдгүй шавж байгаа цасан шамрагад төрж хөөхий Бадарчин хөлдөж өгөв гинэ. Харин хэд хоногийн дараа Туулай Бадарчны өвийг цуглуулж аваад сууж байтал нэг хэрэг ирээд "Туулай хүүгээр сайн ээ юу вэ? Яасан их юмтай болчихав?" гэв. Тэгэхдээ Туулай хэлжээ. "За яах вэ? Нэг Бадарчны өв дээр л сууж байна. Чам шиг амтан харган дээр суугаад майн тоолд суухад энэ л дээр байх." Гэт Бадарчны шар модон эрхийг авч өгсөнд хэрэг баярлан хүзүүндээ зүгээд нисв. Хэрээний дараа чон нэрж мөн Туулайгаас юм гуйлаа. "Туулай, чам шиг амтанд энэ л дээр байх. Үүнийг өмсөд айлын хотонд ороход ёр чимээ анир гарахгүй сайн юм байх ёстой." Гэт оймос гутлыг авч өгсөнд чон баясан аваад тонилжээ. Дараа нэг бар ирж Туулайгаас бас юм гуйсанд Туулай "За, танд энэ л дээр байх та. Хүүхдээ төрхөөр үүгээр саатуулж байгаарай." Гэт Бадарчны хэнгэрийг цанга өгч гин. Туулайн өгсөн бэлгэн тэр гурван амтнд тус бүрт гай болж хэрэг модон дээр сууж байгаад нисэх гээд ирэхээр модонд үлгөгдөж өгөв. Чон гутлыг өмсөж айлын хотонд ороод цогөөлөв гин. Барын зулцаг дүжирч мансууртлаа хэнгэрийг цан зохиж байгаад анчинд мэдэгдэж алуулчихв гинэ. Та YouTube дээр Туулай нэвртэй подкастыг үзэж ба сонслоо. Бадарчны тухай үлгэрүү таалагдсан бол сэтгэлдээ үлдээж лайк тавьчаа дараарай. Ингэснээр та Туулай нэвртэй подкастаа дэмжиж буй хэрэг юм. Мөн нүүр ном дээр Туулай нэвртэй гэсэн хуудас бий. Түүнийг минь дагаарай. Танд эрүүлийн хад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.